Орой мэндийг үзэж та бүхэнд өргөе. Паралимпийн наадмын 4-р өдрийн мэндийг та бүхэнд өргөж байна. За ингээд өхний тэмцээн маань Баят харааны байгаа. За манай Монголын багт амирчид хагашаад Хятадын багтаа тоглож хожигдоод улмаар хүрлийн төлөө Италийн багтаа тоглохоор үлдсэн байгаа. За манай Монголын багийн бол Польшийн багийг тэрний өмнө холбооны бүгд Герман улсын багийг хожиж инхүү хагаш гişэ шалгараадсан. За ингээд хүрдэн дадлын манай Монгол улсын тамирчин Баатаржаа болон Буян жаргалын оюун эрдэнэ инхүү Италийн багтаа тоглоход бэлэн болсон байна. За энэ бол одоо хожимог хосын төлөв байгаа. За Баатаржаа хувьд бол мэдээж Олимпийн наадмын алтан медалийг ганцаарсан дөрөв авч ирсэн манай Монгол Паралимпийн цорын ганц алтан медаль тамирчин байгаа. За Италийн тамирчин Айролди болон Мижно нар манай хоёр тамирчинтай инхүү өрсөлдсөн. За манай хоёр тамирчны хувьд бол Германы хүчтэй багийг болгож авсан, Польшиг болгож авсан. За ингээд харамсалтай Хятадын багт хожигдсон боловч энэ удаа хүрдэн даатын төлөө 2 дугаар үед тэнцээд улмаар нэг болон 3 дугаар үед Италийн багт хожигдсоноор инхүү шагналт 4 дугаар өрөнд орж байгаа. За харин энэ төрөлд алтан медалийн төлөө бүгдээр нь Хятад улсын шигшээ баг. За манай Монголын шигшөөгийг тэд болгож авсан. За ингээд Ираны багтай харавсан. За манай Аз твс бол 3 улсын хүү хагашаад үлдсэний 2-1 хүү шигшээ шалран үлдсэн байгаа. За Хятадын баг бол одоо дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн ийм баг шүү дээ. За 8 оног авч байна. Зядан харуултаа хийсэн бүгдээр нь Хятад улсын тамирчин. За ингээд онооны харьцаа ерөөд отон оролцож явж байсан Хятадын баг зэрэг илүү байсан. За сүүлийн харуултыг бүгдээр хамтаа сонирхож байна. За 10 оноо Ираны баг 9 оног авсан, зам нь 7 оноо гэдэг байдлаар авсан. За ингээд бүгдээр нь Хятад улсын баг нийлбэр дүнгээр инхүү 3 харьцаагаар өрсөлдөгч болгож авсан. За ингээд өнөөдөр болсон дараагийн тэмцээн бол хөнгөн атлетикийн тэмцээн байгаа. За 4-р өдрийн хөнгөн атлетикийн тэмцээн Олимпик стадиум цэнгэлт төрөлтөнд инхүү үргэлжлэн явсан байгаа. За ингээд та бүхэнд өнөөдөр болсон тэмцээн уралдааны мэдээлэлээс хүргэе. Эмэгтэйчдийн зээрэн зэгшилтэлтэй F44 ангиллын тэмцээнс та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За бүгдээр нь Хятад улсын тамирчин за дэлхийн аварга шидэлтэй хийсэн. За ингээд дэлхийн рекордыг энэ удаа даваалаа шидчихлээ. Хятад тамирчин Я Жуан 44-53-аар инхүү нэгээр явж байгаа л Ян Юэ 43-47-аар инхүү 2 дугаар болсон байна. За эрэгтэйчдийн F34-ийн бөөрөнцөд түлхэлтийн Ноёри Мароккогийн тамирчин за шидэлтийг түлхэлтийг хийсэн. За дэлхийн рекордыг мөн л одоо эвдэхүй цэмэрхүү зүйлтийг хийсэн. За ямар ч баруун би рекордыг бол эвдэх нь бол тодорхой болсон. 11-28 шидсэн байна. За түүний өмнө бол 11-25 шидсэн байсан Ноёри. За ингээд шот бүтэд Азетин Ноёри ямарсан алтан медалийг хүртсэн 11-28 гэсэн үзүүлэлтээр. За Абдулрахман Катарын тамирчин, Валенсиа Колумбийн тамирчин 2-3 дугааранд оржээ. За дараагийн уралдаанд 5000 метрийн эрэгтэйчдийн T54 ангиллын шигшээ уралдааны та бүхэнд өргөд бэлэн болсон байна. За нийт 12 тойрог хагас 200 м-тэй тойрдог 5000 м. За тамирчдаас бол маш их төсвөр хаттууд шаарддаг төрөл болоод холын цаан төрлөдөг. Яг гэх юм бол эдгээр тамирчид бол зөвхөн гараараа одоо энэ дугуугаа залж эргүүлж уралдаг. But irrespective, without the werewolf in shape, it is still going to be very competitive. За Жош Касад ямарсан нэг ороод ирсэн. За ингээд хаантын тамирчин 3800 дээр 3 тойрог үлдсэн багт ямарсан одоогийн байдлаар тэргүүлж толгой игнэний тамирчдыг бид бүхэнд харуулж байна. За ингээд ямарсан сүүлийн 100 метрийн явсан энэ удаа финишийг амжилттай хийснээр ямарсан Канада тамирчин Касадыг гүйцэж чадсан. Тайландын тамирчин ингээд Тайланд улсын хүү Олимпийн наадмын алтан медалийг инхүү өөрсдөө авч байна. За Брават Бахарам T54 ангиллд нэгд орсон бол Марсел Хьюг за Кюрт Фернли 3 дугаар орж ирсэн байна. За эрэгтэйчдийн 100 м T47 за T47 ангиллын тамирчид бол одоо маш хурдтай юм тамирчид байдаг.
За ингээд ямарсан гараанаас гарсан 10-67 10-67-т ямарсан дэлхийн болон паралимпийн рекордыг Бразилийн намирчин Сантос навар гараад ирлээ. За ингээд 100 метрт ямарсан орж ирсэн дэлхийн шинэ рекордыг ийхүү шинжлэн тогтоож байна. 10:58-аар ийхүү шинжлэн тогтоож байна. Сантос 9 дойрын одоо урд шаардсан. За T47 англи намирчны хувьд бол одоо бусад энэ 100 м намирчнаас хамгийн хурдтай байдаг. Яг гэх юм бол эдгээр намирчид бол одоо хөлний бэрхшээл, харааны бэрхшээл байдгүй, гарны бэрхшээл. Бэрхшээлээс болоод ямар ч эдгээр намирчид бол одоо хурдан гүөхтийн нүс байдал өндөр байдаг. За ингээд Бразил бол бас нэгэн олимпиад аврагтай болсон. Сантос байлаа. Петрусио Феррейра dos Santos, за Михаил Деруш, Насименто нар мөн хүрдэн далыг урдсан. За Ванхаа бүгдээр татаад тусны намирчин дөрөвд оржээ. Эрэгтэйчдийн T20 ангиллын уртын арайтын төлөв бүгдээр хүлээн авч үзцгээе. Зяр Ромли. Зяс та үнэхээр одоо мундаг аралтыг хийлээ. Мадацын намирчин Ромли. За таталтгой юусан. За дэлхийн рекордыг тогтоочлоо Абдул Латиф Ромли. 7:60-аар инхүү дэлхийн рекордыг тогтоож байна. 7:54 бас урд нь хараадсан. За ингээд Малайз улс инхүү өөрсдийнх нь Олимпиа аварга инхүү Паралимпиа аварга гардаж авч байгаа 7:60-аар өрсөлдөгчдөөс хамаагүй бол тасарсан алдарт Боб Бимон шиг л байлаа да. Абдул Латиф Ромлигийн хувьд. За дараагийн уралдаан эрэгтэйчдийн 100 м T37 ангидэл. Яванд Африкийн намирчин Тойд бидэн цаа харагдлаа. За тамирч гараан сарсан 11:42 дэлхийн рекорд паралимпийн рекорд зэрэгцсэн байт юм байна. За Өмнөд Африкийн тамирчнуудаа нэгээр орж ирлээ. За төгсгөлийг сүүлийн ялангуяа 10 метрийг үнэхээр сайд да. Үнэхээр одоо сүүлийн 10 метрт бол урдтай орж ирлээ Тойд. За ингээд паралимпийн автомедалыг Өмнөд Африкийн намирчин Тойд авсан. Оскар Стерос өнгө атлетикээр бол одоо паралимпиад бол үнэхээр одоо од болон гялцдаг байсан шүү дээ Өмнөд Африкаас 400 м-т. За Шарль Тойд 11:45-аар алтан медаль. Египтийн намирчин Мохамед, Өмнөд Африкийн намирчин Фани Вандер Мерве хүрдэн медалийг хүртсэн. За T13 төрлийн эмэгтэйчдийн 100 м урдааны 5 бүхэнд өргөхөд бэлэн болсон байна. За тамирч гараан сарсан 1:86-аар паралимп болон дэлхийн рекорд бол зэрэгцэж байдаг. За Украины тамирчин нэг рүү гараад ирсэн төгсгөлийн маш сайн ингээ барианд нэгээр орж иж Олимпийн наадмын алтан медалийг ихүү авч байна. За мөн дэлхийн рекордыг тогтоочих шиг боллоо доо. За Украинчууд Олимпийн наадамд одоогийн байдлаар медалийн доогоор 3 бичигдэж байгаа юм ондог улс. За нэгт бол бүгд найрамд Катард улс юм явж байгаа. За энэ удаагийн паралимпийн наадам матур газар болж байгаа учраас дэлхийн рекордыг одоо маш их тогтоогдож байна. За Аджаметова инхүү дэлхийн рекордыг тогтоолоо. Лелия Аджаметова 11:79-оор инхүү дэлхийн рекордыг тогтоосон байна. За эрэгтэйчдийн 400 м-ийн T53 ангиллын уралдаанаас та бүхэнд өргөж байна. За нэг бүтэн дойрдог 400 м. За сүүлийн 100 м дээр хоёр тамирчин толгой игнэнд гараад ирсэн. За үнэхээр төгсгөлийг маш сайн чадж байна. Төгсгөл бол гайхаж байна. За ихний 3 байр өргөд тодорхойлсон 11:36-аас 11:91 үзүүлэлтээр ямарсан алтан медалийг инхүү хүртэж байна. За Тайланд намирчин Понксакорн Пайо Олимпиад наадмын алтан медалийг хүртсэн. Брент Лакатос Канадын намирчин, Францын намирчин Фербанк хүрдэн медалийг инхүү хүртэж байна. За эрэгтэйчдийн жаджилтын F40-ийн намирчдаас та бүхэнд харуулж байна. Абдул Рахим Египтийн намирчин. За Абдул Рахим шидэлтэй хэлсэн, гүйлт маш гоё хэлсэн. За сайн шидлээ. За Абдул Рахим. За Иракийн намирчин 42:85-аар төрүүлсэн бол Вилтан Нухайлави мөн далыг хүртсэн байна. За 1500 м эрэгтэйчдийн T37 төрөл.
За дамж дараас гарсан. Won the final of the men's 1500 metres. За 1500 метрод одоо 3 тойрог улмаараа 300 м байдаг. 2 laps to go. Scott is in За 2 тойрог үлдсэн байна. Жимай Алжирийн намирч одоогийн байдлаар уралдааны тэргүүлж байна. will decide to make a move. Австралийн намирчин Скот нэлээд ард суусан харагдж байна. Final. McKillop is holding on. McKillop keeping the lead. Stanley in second. За эхний хоёр тамирчин бол ерөнхийдөө тасарсан. Ялангуяа нэг дэвж байгаа тамирчин ил тасарсан инхүү барайнд бүгүүлэн орж ирж байна. За сайн явах юм бол паралимпик рекордыг ч гэсэн тогтоох боломж байна да. За сүүл рүү ерөнхийдөө жоохон зуураад эхэллээ. За ингээд олимпийн алтан медаль инхүү Ирланд улс руу явж байна. Майкл Маккелов T37 төрөлтөм медаль, Лайм Стенли, Мажид Жимайнер мөн хүрдэн далын хүрдэж байна. За дараагийн нэмцэн Бочагийн холимог косын BC 3 ангиллын тэмцээн сүргэл бэлэн болсон байна. За энэ тэмцээний хувьд бол бөмбөө талбайдаар байрлуулах хэрэгтэй байдаг. За бөмбөө ямарсан явуулсан. За амжилттай боллоо. Эсрэг үеийн бөмбөнд ямарсан хурж чадсан. Greece responded at the next end to level the score at 1-1 thanks to Grigoris Polychronis. За амжилттай. It got even better for Greece at the third end as they secured 2 points for a 3-1 lead with the help of this roll from Alan Denta. Эсрэг үеийн бөмбөгийг ямарсан задлж чадлаа. За энэ Боча гэдэг нь болохоор латинаар одоо босс гэдэг утгатай ерөөхдөө ийм юу Итали нэр байгаа. За дараагийн дөрөв Стокгольм Португал BC 4 ангиллын тэмцээс та бүхэндээ хүргэж байна. За багийн тактик ярилцаад ямарсан бөмбөө явуулсан. За амжилттай боллоо. Michaela Balkova rolling in 5 for 6 to give Slovakia. За бөмбөө амжилттай байрлуулсан. За та бүхэн өнгөнүүдээр харж байгаа улаан болон цэнхэр өнгөрөө хоёр багийн ялгаатай аль нь олон бөмбөг байрлуулж байгааг харна.
And it was Slovakia who took N3, as Portugal couldn't quite find the shots they needed. Slovakia securing 2 За Словакийн баг 2 оног авсан байгаа. Portugal eventually got. За Португалчуудын хийг. За шүүгчэндээс бол хэмжилт хийдэг. Хэмжилтэн дээр аль бомбог хамгийн ойрхон байна. Энийг бол хэмжиж оноо өгдгөө. За ингээ 8-4 цэдгээр Словакийн баг тэргүүлсэн байгаа. За дугуун тэмцээс та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Рио Олимпик велодром цэнгэл түрээд болж байгаа. За хоёр тамирчин нэг нь бол одоо пайлот буюу нэвсэгч гэж явдаг. За нэг нөгөө тамирчин бол яг одоо үндсэн уралдаанч паралимпиад орж байгаа уралдаанч гэж явах хэрэгтэй. За 1500 м. За төгсгөл хийсэн нэг дорхоор төгсгөл Германы баг гэсэн. За Тристан Бангма. За түүний пайлот нь Мюл дээр байгаа юм байна. За Нидерландын цагийг хамтаа сонирхъё. Төгсгөл гэрэх нөө хамтаа сонирхъё. За 875 дээр маш амжилттай орсон. За сүүлийн дээр сүүлийн 100 м гаран дээр. За 1 минутыг хагалчлаа. Дэлхийн рекордыг юм тогтоож байна. 1 минутыг хагалсан Тристан Бангман 59 8,022 гэдэг үзүүлэлтийг бол үзүүлсэн байна. За 1 минутыг хагалж чадсангүй. 2 дорхоор үзүүлэлтийг ямар ч үзүүлж байна. 1 минут тэг 1241 гэсэн үзүүлэлт өгсөн. За ингээ Нидерландууд ямар ч алтан медаль хүртэх тодорхой болсон. Дэлхийн рекордыг эвдлээ зан мөн 1 минутыг инхүү хагалсан. За гэр бүлийнхэн нэрцэн ямар ч нөлөөлөл тусалж байгаа бид хүн харж байна. За Тристан Бангма ямар ч инхүү паралимпик рекордыг тогтоож 1 минутыг хагалсан бол Их Британий баг 2-д орсон. За Pursuit буюу одоо 2 талаас зэрэг гараан сардаг төрөл. Камерун болон Торн хийднаар. Их Британи бол Исландын тамирчин. За бүр тойрогчдөө. За тойрогч байгаа тамирчин бол гадуур тойрогоор орох ёстой байдаг. Сянга баранд орсон Их Британи баг Шинзланд баг бол одоо хагас дөрөг явж баранд орох ёстой байгаа. За дараагийнх Foy Turnham. За Turnham нэгээр орцсон Foy. Гараандаа энэ 2 дорхон тодорхой боллоо. За догоон уралдаанд энэ багийн уралдаан учраас жилд маш чухал байдаг. Жиг жижиж одоо тамирчдын хувьд бол одоо хүчээ 100% барилгаа. За Их Британчууд бол одоо үнээр супер байлаа. За ингээд Америк болон Испани багийн уралдаан. За Испанчуудын хүнийгээр орж ирлээ. За маш ойрхон орж ирсэндээ хоёулаа чин. Ердөө нэг секундын нэг дойлийн ялгаатай орж ирлээ дээ. Заавчлаараа нэг хүндийн ялгаатай орж ирлээ дээ. 1000 дойлийн зөрүүтэй. За багийн уралдаан бол одоо ингээд ээлжилж явж байгаа тул ингээд нэг тамирчнаа ингээд уршаа гаргаж өгдөг. За дугуун дэлхийн хамгийн өвчтэй гүрлүүдийн нэг Их Британчууд дэлхийн рекордыг инхүү тогтоож байна. 48,635 гэсэн үзүүлэлтээр гаргасан. За үнэхээр гайхамшигтай төгсгөлийг гэж бодлаа. За хятадын багч гэсэндээ төгсгөлийг сайн суугна. За ингээд алтан медаль Их Британи, мөнгөн медаль Хятад, хүрдэн медаль Испани баг инхүү дугуун дөрөлдөр авсан. За ингээд Олимпийн Экострен центрт болж байгаа морин зүлбэрийн тэмцээнээс та бүхэндээ өргөд бэлэн болсон байна. Norwegian Ann-Katrin Luber on Donatello had the best performance with 72. Norwegian тамирчин Luber was a silver medalist in Beijing in grade 4. За ерөөдөө энэ Экострен буюу одоо морины үзүүлбэрээр шатрын морийг бас ерөөдөө төсөөлж ирсэн байна. Нидерландын тамирчин Sanne Voits За морины одоо алах болон гიშгэлт за мөн одоо үзүүлбэрийг дүгндэг.
Annika Leike Alskov Rizm won bronze medals Зиаданы дамжин Анна in London and Beijing. She орны алхалтыг хийж үзүүлж байна. За энэ алхалтуудаас шүүгчд оноогод өгдөг. with the other grades yet to complete their team. Зиан Катрин Лубе энэ хуйнуудаа нэгд оржээ. За эрэгтэйчдийн хөл бөмбөгийн 5-ыг харьцахтаа өмнө дөр за 100% хараагүй хүмүүс тоглолтгоор онцлогтой. За энэ Олимпийн наадмын хамгийн тийм хүнд төрлүүдийн нэг за дээрэс нэг сонирхол үжиж болно. Хонхтой бөмбөгөөр эдгээр хүмүүс тоглолдог. За бөмбөгөө чихээрээ сонсож улмаар тоглолтгоо. За хата бодоо багийн гол тамирч Ираны энэ хувийн ур чадвар үнэхээр супер байгаа та бүх харж байгаа хаа. За хууралт бол үнэхээр гоё юм да хата. За надад цогсон. Алж өрөөд авлаа. За барагийн амжилттай болсон. За Мароккоч бөмбөг эзэмшиж байна. Өлөгч гсэн бөмбөг амжилттай. За хаалганы ард бол хоёр багийн засалжуулагч зогсож байдаг. Тийшээ дамжуул гэдэг хэлдэг ярьдаг хүмүүс нөдгөө. За хатабын цогцолтонд хаалгач амжилттай хааж байна. За Рачапур. За хурд амжилттай. За дөрөв зогсон хаалгач хаасан гэхдээ бөмбөг хаалганд оржээ. За ингээ тоглолтод найрцаа нэг тэг болж байна. Иранчууд ийхүү дооны харьцаа тэргүүлээд эхэллээ. За Рачапур гой чуралтыг илээ сайхан ч цоглоо ингээд. Ираны бог одоо энэ Паралимпийн наадамд орж байгаа богоос хүчтэй богоодын зүүн өсөр ордог. За эрэгтэй хөлбөмбөгийн заалны багын ч гэсэн Азийн номер 1 баг шүү дээ. Хавралтаа үнэхээр тасархаа энэ ганцаараа гараад ирсэн зогсон бөмбөг хаалганд оржээ. За ингээд Иранчууд тооны харьцааг ийхүү 2-1 болгож байна. Үнэхээр супер тоглолтыг хэлээ дээ. 2-3 тоглолтын дундаас гарч ирээд ийхүү цогсон амжилттай. За чихээрээс одоо маш сайн контрол хийж маш сайн одоо мэдэрч тоглолоо доо. За харандаа мөргөлчлөө. За бөмбөг алдцаа. За сонсгол үнэхээр сайн байгаа гарч байгаа хаа Иранчууд. За хаалганы дундаа Шонгонод гараад ирлээ. Getting so excited, I think. Zadeli Ascari's initial reaction was that he'd scored El Azouzi. За чичээр гараад ирсэн цогсон хаалганы Шонгонод гараад ирсэн. За 3 тоглолчдоос гарч ирээд унчаад цогсон. За тооны харьцаа 2-2. За ингээ тоглолтын үндсэн цаг Ираны багийн хөө Мароккогийн багийг 2-1 харьцаагаар инхүү болгож авсан. За Иранчууд Паралимпийн наадамд тун сайн оролцож байгаа инхүү Мароккогийн багийг хэсэгтээ инхүү болгож авлаа. За дараагийн тоглолт Аргентин болон Испани багийн тоглолт. За Испанууд одоо яг 5-ыг харьцах 5 төрөлдөөс дээгүр чигдэг ус. За эсний цогсон юм гадаа яаж байгаа явж байна Аргентины багийн. Хаалганы Шонго гарчээ. За чөлөө цогт. За Эспиньо хурдтай явсан хуурсан Эспиньо цогсон ямар гоо зөхөө. За Эспиньогийн цогт Эспиньо гэж Испанараас ярьдаг. За гараараа хашиж байгаад явсараа цогсон юм да би хаалгач бариад авлаа. Нилээд холоос цогчлоо. За бөмбөг зэмжлэх гоё юм да. Цогсон да хаалгач бариад авсан. Мөн да хаалганд оржээ. Суган догоно. Бөмбөг хаалганд догоно орчлоо. За Велисийн цогт. За оншорт энэ да маш нарийн зөгчээ. За хаалгач ч гэсэн да алдсандаа бас итгэж чадахгүй байна. За ингээд Аргентинчууд тооны харьцаа тэргүүлээд эхэлсэн за мундаг хэрэглээ дээ. Зиакарди орж ирээд цогсон да хаалгач. Бөмбөгийг хаалаа. За энэ Дакарди мундаг хэрэгсэн. He had to keep Spain in the game with this save. Icardi right from that backing all the way up the left flank and then began bearing down on goal. За дасгалжуулагчнаас маш сайн хилж тоглолтыг өргөжлүүлдэг. За мөнгө хатгасаар гараад ирлээ дээ булангаас.
За хаалга найжгаар зогсчихжээ. За ингээд хоёр багийн тоглолт дуус Аргентин баг Испани багийг болж авсан. За Испани бол одоо их сайн багтай харамслаа нөхөө. Хожид байгуулж чадсангүй. Бисгийн тоглолт байсан. Гол гэж Паралимпийн би бас нэгэн сонирхолтой төрөл байдаг. Хоёр талдаа хаалгатай боолинг шиг өнгөрүүлж бүгд шидэж бас хаалган гол олгодог. За Бразил болон Аргентины Алжирийн багууд за толгоонд нь орчлоо харамсалтай. За нөт ойлтой болсон юм галанд орсон. За мөнгөийг одоо ойлгож янз бүрээр яваад ихтэй заавал газарт хөргөжөж эсрэг багийн бодроо оруулах хэрэгтэй байдаг. За Бразилийн багийн тоглоом үнэхээр гайхалтай болж байна. Алжирчууд яач чадахгүй байна. За нөт хаасан хэдий болож бомб галанд орсон. За Алжирчуудын тоглоомыг хамтдаа сонирхё. За нөт бомб галанд оровчлаа. Brazil, however, were undeterred and continued to dominate as Marquez added another 2 goals. За бомбууд маш хөнгөн бомб гэдэг учраас энэ да сайн хөрөхгүй бол тэгээд хаалгаар орчих гээд байдаг. За бомб галанд орчээ. За бомбыг маш нараа шугам дагуулад явуулсан амжилттай болж байна. However, Moreno finished off the half with another goal, putting Brazil 9-2 up at half-time. In the second half, Algeria kept Brazil at bay for long periods without finding the net themselves. За Бразилийн баг бол онооны харьцааг улам холдуулсан. За талбайтар болж байгаа үзэгчтэй ууханд бол Бразилийн баг тун амжилттай тоглож байсан. За онооны харьцаа бүр 11-2 болтлоо холдсон байгааг та бүх харж байгаа бах. Brazil remaining open, getting past Algeria by 12 За ингээд 12-2 харьцаатаар Бразилийн баг өрсөлдөгч болгож авсан. in the women's preliminary Group C. USA За Америк нэгдсэн улс Японы баг. took on Japan, the champions from London 2012. За Японы баг Game that could go Паралимпийн авраг олж ирсэн баг. 3-0 lead За хаа шууд овдсон Япончууд авчлаа бомбыг. as Japan failed to find the back of the net. За маш гоё хаасан хаага шууд эргүүлээд овцсон амжилтжээ. За Британий багийн бомбыг нь одоо хаалганд орчлоо. За Япончууд оноо авч чадахгүй байгаад байгаа. Эхэндээ за ингээд Японы багийн тоглоомыг хамтаа сонирхё. Маш сонирхолтой байдлаас ямар ч оноо авсан. Цаад өнцөөс доогоор өнгөрөөсөр ингэж удаан өнгөрж байгаа бомбыг бол хүмүүс тамирчдаа сонсож хаахт бол одоо тийм хэцүү биш. За Америкчууд оноо гэхдээ холдуусаар байсан 4-2. За Япончуудын оноог хамтаа сонирхё. Нутта бомб хаалганд оровчлоо. Хаасан хэдий болож бомб орчлоо. За хаасан Японы тачид заануудаа хамгаалуу алдчихв. За шүүч гол орсон ч тоцчээ. За ингээд 5-3 харьцаад байгаа. Тун хэцүү тоглолтож Америк нэгдсэн улсын баг өрсөлдөгч болгож авсан. За хөндөө өргөлт. On day 4 in the powerlifting competition at Rio Centro, we saw a fascinating final in the women's up to 61 kilograms. Two very strong athletes, the 4-time Paralympic and world champion Fatma Omar from Egypt and the double Paralympic champion Lucy. За нэгэрийн дамирчин зандаа олимпийн томчууд бол одоо энэ powerlifting-ийн 61-д бол шгшөөж болсон дүүлдсэн байгаа. За Yang 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 set a new Paralympic record with 100. За хэрвээ энийг өргөх юм бол шинэ паралимпийн рекордыг дотоох ёстой 120 өргөх юм бол за амжилттай өргөжээ. Бүгд аргатай болсон амирчин. За 136. Smashed just a few minutes later, Ежика өргөсөн амжилттай болжээ нэгэрийн амирчин. which also broke the world record. Рекордуудыг ээлжлэн нэмсээрсэн. За 3 цагаан амжилттай авчихсан байна. За 133-ыг. Fatma Omar failed on 133 kilograms. За Египтийн амирчин доошо татаад дэше татах хэвээр. Successful with their second. За дэше өргөжээ амжилттай. За Египтүүд бол энэ олимпийн надад тун амжилттай байгаа. За Yang Yang However, she wanted to go 28-ыг захиалсан. to 128. Доошо татсан. За өргөлөө. Шүүгчрийн өргөлтийг тооцох нь үгүй хамтаа сонирхъя. За Ежика 136-г 138-ыг захиалсан. За татлаа өргөлөө. За амжилттай болсноор ингээд Паралимпийн шинэ рекордыг дахин тогтоож байна. За 140-г
Захиалсан. За 140-ийг харахандаа. And she За юм Дэвид Навирч амжилттай өргөсөн замунд одоо Паралимпийн наадмын рекордыг инхүү шинжилж байна. За 140-ийг тооцчихжээ. Шүүгчнэр. За 142-ыг. but it wasn't the last. За Нигерийн дэлхийн аварга. За өргөсөн. За өргөдөд амжилттай болсон. За ингээ шүүгчд бол ямар үндэг өгөхийг хамтаа сонирхох юм. За 2 тооцжээ. За ингээ Ажика Паралимпийн алтан медалыг хүртэж байна. За мөн Паралимпийн рекордыг инхүү тогтоож байна. Successful in her attempt. It was Ajika who is now За ингээ Ажика Паралимпийн инхүү аварга болж байна. За Египтийн Намирч инхүү Паралимпийн Omar. мөнгөн медалыг хүртэж байна. За ста ширүүхэн тулаан болсон доо. За ингээ завны уралдаан нөгөө стадиум буюу Лагоын цадгаа талбайд болж байгаа. За зарим завны уралдаанууд бол Копакабанад болж байгаа. Үзэгсэн талаа хэрэгэр. One athlete hungry for a medal was Moran Samuel from Israel. She missed out on a bronze medal in the London 2012 Paralympics by only За Израилийн намирчин бол Паралимпиад бол их сайн оролцож байсан тамирчин. hunger was evident for all to see as she established a clear lead early in the race. It didn't take long over За Аттын намирчин Ван Лилийн notice and respond by minimizing the gap. There was also another athlete in the frame, Rachel Morris. За Аттын намирчин мөн одоо ширүүхэн өрсөлдөөний үзүүл дондоор нь орж ирсэн. За дондоор нь орж ирээд ерөнхийдөө Икбертан намирчин бол нэгдүгээр байрлал гарч ирсэн. Төгсгөл үнэхээр сайн. Мундаг татсан. За ингээд Хятад Аттын намирчин мөнгө 2 дуу орж ирсэн. За Рачел Моррис инхүү эмэгтэйчдийн ганцаарчсан зайд инхүү төрүүлж байна. За Икбертаны өөр нэг намирчин эмэгтэйчдийн ганцаарчсан дөрөлд мөн одоо орж байсан. За төгсгөлийг бол Икбертаны эмэгтэй намирчин маш сайн хэлсэн. За Австралийн намирчин Эрик энэ удаа бас тэргүүлжтэй инэнд явж исэн. За ингээд Украины намирчин инхүү уралдааны тэргүүлж эхэлсэн. За Украинчуудад нь Паралимпийн наадмын медалийн доогоор 3 бичигдэж байгаа инхүү Полянский Паралимпийн инхүү алтан медалийг хүртэж байна. За холимог осын дөрөлд. За Хятадын онцод одоо энэ дөрөлд ерөөдөө хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх хүмүүсийн нэг байсан. За эдгээр Аттын намирчин Лью Шан болон Фэй Тянгминаар хүчтэй байсан бодож Британиас бол Лоренс Витлинаар бол төгсгөлийг сайн жамарсан алтан медалийг үрдсэн. За хөрдөн медалийг Францын холимогоос үрдсэн. Бөөг болон Тардионаар. За ингээд Британий холимогоос Роудс Витлинаар Вайтлинаар алтан медалийг үрдсэн. За ингээд дараагийн гарааныг хамтдаа сонирхъя. За холимог дөрвөлсөн дөрөл Их Британи Америк нэгдсэн улсын бол одоо энэ төрлийн хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг багуудын нэг байсан. За яг л тэр уламжлалсаар Америк нэгдсэн улсын Их Британийн тамирчид за улмаар Канадын тамирчид өрсөлдөөс орж ирсээр байсан. За ингээд барай бүгдээр хамгийн цаана Америк нэгдсэн улс дунд нь Их Британи наан Канада байгаа. За ингээд барайнд Их Британи холимог баг орж инхүү алтан медалийг хүртсэн бол Америк нэгдсэн улсын мөнгө Канад хүрдэн медалийг инхүү хүртэж байгаа нэ. James Fox, who said 3 years ago his main ambition was to win gold at Rio, was overcome with delight at his team's achievement. Холимог дөрвөл гэж авах 2 эмэгтэй 2 эрэхтэй. Их Британи багийн инхүү алтан медаль хүртсэн. За буудлын тэмцээс та бүхэндээ өргөхөд бэлэн болсон байна. The mixed 35-meter pistol shooting event took place on day 4. За Олимпийн наадмын 4 өдрийн буудлын төрөл So the qualifiers for the top 8 places decided 25 метрийн гарны төрөл. Norberg, also known as the Hot Shot, was making his Paralympic debut and qualified in 4th. Ukraine's За Алексей Денисик Украин тамирчин. За хагшид мөн Солонгосын тамирчид мөн үлдсэн байгаа. career tried to maintain his За Солонгосын тамирчин бол Паралимпийн наадмын бас хамгийн сайн үзүүлэлттэй инхүү хийсэн байгаа. За Денисик
was shooting consistently well. However, the Ukrainian couldn't match За Кристофер Пит Австралийн амирчин concentration надад би надад сагмын ахын тамирчин нэгэ. with 4 competitors remaining. За медалийн төлөх бодлоод явсаар байна. За Кристофер Пит бол Ижу Хинаар хурдан талын төлөө харвсан байгаа. Яа бууцсан байгаа. Competition. 25 метрийн карбоны дөрөл. He was now up against Pitt, За Пит. and both started well. However, after the second series, Pitt За И take the lead with a total Жухин хөө 25 метрийн for him to claim bronze medal. The top карбоны дөрлийн хөө хурдан талыг хүртсэн. За ингээд алтан медалийн бодолд Хуан Шин болон Йокин Норберг нар soon found his rhythm. Going into the fourth series, they were locked on 4 points each. It was only towards the end of the competition that Chuang took the lead, heaping the pressure on Norberg. In the за хоёр end, тамирчин бол тун тэнцэг өөрсдөө үзүүлжсэн. За ингээд and the бүгдээр гадар толсын тамирчин gold medal Норбергийг инхүү ялж алтан медалыг үрж байна. Шин for the hard-earned silver. сууга бололын тоглолтоос та бүхэнд өргөдүүлсэн ба Босни Херцеговина Украины багийн тамирчин. За Украины баг бол одоо энэ төрлийн бас том багуудын нэг шүү дээ. За түүний бүсийн тоглоомнууд амжилттай болсон газар хүрсэн гэж үзсэн байна. За Украины багийн сарган Босничууд том чадвар голдыг үзүүлсээр байсан. 2 дугаар үеийн тоглолт амжилттай болсон. Өргөсөн хэдий болож амжилтгүй. За Украины баг яаж чадахгүйсэн Босничуудыг бас үнэхээр одоо аз живээжсэн. За авиасч байсан. За ингээд Боснигийн баг Украин хүчтэй багийн 3 үеийн турш 3 дахь хацаагаар бодож авсан. За Украинчууд бол энэ тоглолтын дараа тун таараа тоглолтыг үзүүлсэн. За ингээд Бразил Египтийн багийн тоглолт Египт 2 очсон. Бразил 1 хожоод 1 хожигдчихсан байгаа. Central Pavilion 6 in front of a packed house. Hoping to extend their winning ways against world number 4 Egypt. За дэлхийд чансаагаараа дөрөв жүжигдж байгаа Египтийн баг 2 очтой байгаа. За Бразилчууд одоо энэ тоглолтод очигдох юм бол ерөөдөө эвгүүтэндээ. Captain Hisham Elshwick helping his team to a 25-8. За Египтүүдийн 4-4 үсийн тоглоом талбайн гадна буужээ. Египтийн баг доноо заасан. За Бразилийн бол энэ Олимпийн наадмын эмэгтэйртэй баг нь ямар хүчтэй баг үлээ манай үзэгчдээ сайн мэдж байгаа хаа. Success in the second to level the match up in a set won by a 12-point margin. За Египтийн баг 2 дахь хацаатаа тэргүүлжсэн 3 дугаар үдэрчсэндээ Египтийн баг бол хамаагүй л явжсэн. Яарын бүсийн тоглоомнуудаа Египтүүд хамгаалсан тулд Бразилчуудын тоглоом амжилтлуулсан. За Бразилчууд хэдий араас нь нэгчсэн гэж бол ер нь бол барьж хот бол тийм амар байгаагүй. За Бразилчууд товтсон Египтийн багийн тоглооны хамтаа сонир өргөсөн 4-4 үсийн тоглоомнуудаа амжилттай болжээ. Egypt edging ahead with a 25-23 win to lead 2-1 over. За ингээд Египтийн баг ямарсан оноо гарч өргөд өнөө энэ тоглолтод ороод өргөд хожих мараг л ойлгомжтой болж ирж байсан. Volleyball counterparts, the Brazilians never know when they're beaten. За Бразилчуудын тоглоомнуудаа Египтүүд босгосон. За энэ удаа орж ирсэндээ Египтүүд Бразилчуудын тоглоом 2 дугаарсаас товтсон амжилттай болжээ. За ингээд Бразилчууд маш хүнд нөхцөл байдлаас ямарсан Египтийн багийн эсрэг эргэн ирэлтийг бол хийж чадсан. Egypt stayed За Стогавад тоглолтод болж исэн Бразилчуудын 4-4 үсийн тоглоом Ся талбайн гадна мужаа. За ингээд Бразилчууд эргэн ирэлтийг хийсэн хэдий болож Египтийн багийн тоглолт нөхөө өрсөлдөж хож болж авсан. Үнэхээр сонирхолтой гоё тоглолт 5 ээлжин тоглолт явсан. Өгөө аваад явсан. Зяасан цэлтийн тэмцээнс та бүхэнд өргөд бэлэн болсон байна. on day 3 there were 14 medals available at the Olympic Aquatic Stadium. За эрэгтэйчдийн 400 метрийн өрөөр давт S11 ангил шигшээ уралдааны та бүхэндээ Snyder хүрэхэд бэлэн болсон байна. as the defending Paralympic champion and his USA teammate Faron Drake was За Паралимпийн бас нэгэн том давсан Америкийн нэгдсэн улсын намирчин орж ирсэн байгаа. За бас иргсэн Снайдер эргэлдэгсэн. За тамирчдын хувьд бол одоо харааны бэрхшээлтэй учраас дээрэс нь ингээд эргэх тохоог нь дээрэс нь ингээд хатгаж өгдөг. Зарим тамирчдад бол
За дээрээс нь дав харж байгаа хаа ингээд цогчж байгааг одоо эргэлт хийгээд хөнгөн юм оронд нь одоо хэлж мэдэгдэг. За ингээд Снайдер ямарсан илт тасархаа хэвээрээс ингээд барайнд бол хамаагүй тасарч гсэн орж ирсэн. За 50 метрийн усан бассейнд бол 8 одоо явна гэсэн үг шүү дээ, хоёр талдаа нийлээд. За Снайдерийн хөө алтан медалийн хөө Америк нэгдсэн улсын намжлаас үрдсэн. За дараагийн намжлыг арай мөнгөн медалийг аль улсын намжлд авах нь вэ? За Дрек мөнгөн медалийг Бразилийн Соусаа хөө хүрдэн медалийг авсан. За 400 метрээс 11 эмэгтэйчдийн ангилал. Fastest in the heats in the women's 400 meter freestyle S11, and she was going to be pushed all the way by 15-year-old Lizette for the Нидерланд бүгдээрээ гэдтийн орондоо хэрүүхэн өрсөлдөөн болно доо. За одоогийн байдлаар Нидерланд уралдааны тэргүүлсэн байгаа. За ингээд төгслийг амжилттай хэлснээр Bruinsma нэгээр, за Италийн намирчин Camillini ийхүү 2-оор жирж байна. За Италийн намирчин Shie ийхүү 3-оор орж хүрдэн далыг хүрдэж байгаа юм байна. За ингээд усан цэлтийн оройн уралдаанаас та бүхэндээ өргөхөд бэлэн болсон байна. За эрэгтэйчдийн 100 метрийн мэлхий сэлтээс та бүхэндээ өргөж байна. За сүүлийн эргэлт Фидина нэгээр Бокки 2-оор Силва 3-аар эргэсэн. Украин Белорус Верзил гэсэн дараалал явсан. За Украин дамжчин бол нэгд явсан хэвээр Боккигийн бол одоо 2-д явж байна. За харин хүрлэлт бол одоо ширхэг хүрэлтэн болж магадгүй авчлаа. За алт мөнгөний эзэд бол ерөөдөө их ойлгомжтой болох тал руугаа явж байна да. За бүхэл бүтэн ингээд бүхэл бүтэн одоо илүү гарцсан одоо тий бүтэн бие гарцсан тохиолдолд гүйцэтгэх нь идэх зүйлтэй юм тохиол. За ингээд Фидина нэгээр орсон, Бокки 2-оор орж ирсэн. За дэсэ Фидина ийхүү урдлын шатанд өөрийнх нь гаранд тэргүүлсэн. Силва ийхүү 3-аар орж ирсэн. Дараагийн шатанд үлдэн гэсэн үг. За дараагийн гарын намжлыг энэ харуулж байна. Хамер их Британий намжийн ийхүү өөрийнх нь гаранд тэргүүлсэн S14 ангилалд. За Шлютер, Лайм Шлютер өөрийнх нь гараанд ямарчсан тэргүүлсэн урдсан шатанд. За ингээд 200 метрийн өрөөр далтын шигшэд уралдах 8 дамжнэрийг тодорлоо. Local hero Andre Brazil pulled out of the men's 200 individual medley SM10 heats. The 32-year-old was due to compete in 8 events in Rio, but with 2 fourth places in the 50 free and 100 back, a rest out of the IM might help his medal chances. За Дубров их Британи дамжчин нэгээр орж ирсэн. За ингээд ямар ч сан холбог төрөлд Дубров шинэ паралимпик рекордыг тогтоосон. За Крипак Украин дамжчин 2-оор Квот 3-оор орж ирсэн. Паралимпик рекордыг их урдсан шатны их тогтоож байна. За Jessica Long Америк нэгдсэн улсын алдарт дамжчин энэ гараанд явсан. За түр болгон Jessica Long ерөнхийдөө орон медаль аваад байна гэмээр дүр зураг харагдаж байгаа. За Madison Elliott их Британи дамжч 2 одоо ямар ч 1-2-оор ирсэн байна. За Elliott ямар ч нэгээр явж байна. За түрүүлж хүрлээ. Elliott Millward нар 1-2-оор орчмоор Бразилийн дамжч 3-оор орчихсон S8 ангилалд. За одоо мэлхий сэлтийн эмэгтэйчдийн
100 м Норвегийн намирчин Рун нэгээр орсон. За энэ төрлийн намирчдод ерөөдөө Олимпийн наадамд бас оролцох нь чухал байдаг. Гэршэдэд бол одоо маш хүнд тамирчид байдаг учраас эдгээр тамирчдууд бол бүгдэнд нь одоо урам өгж үзэгчд одоо баяр хүргэдэг. За ингээд ямарсан сүүлийн намирчин удаж ямарсан барианд орсон ихтэй нь Олимпийн наадамд бол оролцох нь их чухал байдаг учраас энэ төрлийн намирчдууд бол одоо араар даллалт. За мөн одоо ерөөдөө бэрхшээлийн маш хүнд тамирчдод одоо энэ бас занд уралдгаа. За ингээд дэлхийн рекордыг харж байгаа хоо бүр өстой хэд дахь илүү болсон хоёр тамирчин. Жоо дэлхийн рекордыг тогтоосон Паламарчук нэг хоёр дуу орж ирсэн. За ширээний тенснэ тоглолтоос та бүхэндээ үзүүлэхэд бэлэн болсон байна. Women's singles semi-finals to place in the morning of day 4. 2012 silver medalist and current favorite Spain's Alvaro Valera. За Испани тамирчин. За Тайландын тамирчинтай ямарсан тоглолтоо хийж байгаа. Valera started the match very strongly, hitting great shots. His dominance continued in the first two sets, winning 11-3. За 11 9 ярцтайгаар ямарсан хоцсон. За Тайландын тамирчин сүүл рүү бас их сайн тоглож эхэлсэн. За Valera буцаагаад өөрийнхөө ямарсан тэргүүлийг авч эхэлсэн. Ингээд Alvaro Valera мөнөөс Vargas Испани тамирчин ихөө хагас төрөлтөж болгож авсан. William Bailey from Great Britain has had a fantastic journey in this match, showing great energy. За Британи тамирчин Bailey за өчтөр 5 хүндээ тоглож чамаас тоглолтыг үзүүлсэн. Үнэхээр одоо энэ Олимпийн наадамд үнэхээр сайн байгаа. За Испани тамирчин ихний үеийг амжилттай авч байна. Morales 13-11-ээр болгож авсан. За 3-1 Британи тамирчин 2 дуурайг тэргүүлж байсан. За 1-1 болсон. 3 дуурайг Британи тамирчин Bailey амжилттай тоглож байна. Ингээд яг төсрөөнд орж тоглож чиг Bailey одоо сүү төгсгөлийг үнэхээр мундаг гэж байна. За 2-1-ээр тэргүүлж байсан. За 4-р маш тэнцүү хувьжсэн 14-13 хувьжсэн. За Bailey нэг оноо энэ үед бол хожиж тухайн тоглолтод ажгаарсан. За ингээд Bailey ямарсан энэ үеийг 2 оны зургуудаа очсноор хагшигийн дараагийн ядаж бол шигшээ шатанд их шалран үлдэхэр болсон. За бүгд даранд гурдуулсан тамирчин Lei Бразил тамирчин Daniel Rowanтай тоглосон. За ятамжтод энэ Олимпийн наадмын болон Паралимпийн наадмын тестийг төрлөд ил давмгаа гэдэг ойлгомжтой. Ингээд 11-ээр тэргүүлж байна. Ингээд 11-1 болж байна. Маш амархан өрсөлдөгч Рауник хожиж байна даа. За 2 дугаар удаад Бразил намирч аваа эсэргүүц үзүүлсэн 5 оноо авсан. Тэгээд Академийн намирч өрсөлдөгч 2 дугаар удаад болгож авсан. За Раун минутын амгалт авсны дараа сэлжуулагч нь сайн зөвлөгөө өгсөн, сайн тоглосон. Яг ихтэй нэг эхний үед нэг оноо авчихсны удаа Лейлиний эсрэг сүүлийн тоглолт сайн байсан. За хоёр дахь хагас 15 настай нөгөө хүүчин гараад ирсэн. За Испани тамирчинтай тоглож байгаа юм байна. За Испани тамирчин Gonzalez. За насны үндэстэй ил зүрхтэй хоёр тамирчин. За Бельгийн тамирчин 15 настай хөөе. Том дагуу тоглолтыг Паралимпийн насан туршидын төрлөд үзсээр байна дээ бас. За ингээд Дэвис нэг өрсөлдөгчөө болгож авч шигшиж шатан чалгарч байна. Лоренс Дэвис. За сагсан бөмбөгийн төрлөөс та бүхэнд үзүүлэх бэлэн болсон байна. Рио Олимпик аренад болсон тоглолт. За эсгэн тоглолт Австрали одоо Испани баг. За австралчууд 3 тоглоо 3 хожсон бол Испани 2 хожил 1 хожилтой байгаа. За самбардаар гаргаж өгсөн ганцаараа нэг гараараа шийдсэн юм хөө. 2 оноо авч байна. За австралчуудад тоглолтыг тэргүүлсэн хэвээр байсан. За оролт хийсэн ганцаараа солоо гарны цацалт амжилтгүй болсон. За урагшаага Испани баг аваад бөмбөг аваад довтлоонд ороолсон маш сайн хашсан. За Испани огийн довтлоо.
За өөрөө оролт их гэж үзээд улмаар хоошоо баг зэрэг ухраад шидсэн амжилттай болж байна. Зангаад Спанчууд онооны харьцааг тэнцүүлсэн 25 болгож өөрөө самбараас аваад өөрөө тууж авсараад оноо авсан. За Спанчууд бүр тоглолтыг тэргүүлээд игсэн ахаад бүр Илтав 4 онооны зөрүүтэй болоод эхэллээ. За Австралийн хүчтэй багийн эсрэг Спанчууд маш сайн тоглож байсан. Ингээ 6 оноо хадгалсаар байсан. 3 дугаар өс өдөр хамтаа сонирхъя. Зя Гарсиа гой дамжуулалтаа гаргацсан шийдийн дороос ганцаархнаа довтолж инхүү 2 нь авч ирж байна. За онооны харьцаа ерөөдөө улам холдоод эхэлсэн. 51-45. Зя дамжуулалт амжилттай. За шидэлтийг арай бүгдээрээ шидэх гэж үзсэн. За ахаа зангаж байгаа шидсэн амжилттай боллоо. За довтлооны 24 секундын цагта зэрэгцээд инхүү шидсэн шидэлтэн амжилттай болж байна. Зангад Спанчууд 75-64-аар Австралийн хүчтэй багийг инхүү буулгаж авлаа. За 11 оноогоор ер нь Паралимпис асуумгийн төрөд энэ онооны хувьд бол их холд орно. За дэлхийн орог Канадын баг Германы багтад болж байна. За германчууд тоглолтыг маш сайн эхлүүлсэн 8-3-аар тэргүүлж байна. За Канадууд. За дундын зан шидэлт амжилттай болж байна. 8-5. За Канадын баг одоо явж гарнаа энэ мундаг баг. За 31-29 2 оноо илүүтэй Канадын баг тэргүүлжсэн. За германчууд. За дундын зан шидэлт амжилттай 31-31. За 49-43-аар Германы баг тоглолтыг тэргүүлж байгаа. За өөрөө дундын зан шидсэн амжилттай болчихж байна. 49-45 болгож байна. Их холоо шидсэн. За германчуудын давтах амжилттай болж байна. За онооны харьцаг ямар зэн Канадад ойртуулангууд зөрүүлээд одоо холдуулчод байна да. За ингээд хоёр багийн тоглолтын үндсэн цагийн ихүү дууссан тодорхой болж ялагчаар ямарсан Германы баг тодорч байна. 68 54 харьцаатаагаар Германы багийн ихүү Канадын багийг болгож авч байна. За нэг ч очтойгүйсэн Канадын багийн ихүү Германы баг тожигдож байна. За Паралимпийн теннисний тоглолтоос үргэлжлэн болсон байна. За Японы дамирчин Бразилийн за алдар дамирчинд тоглосон доо. За Бразилчууд бол одоо энэ теннисийн төрөнд бол одоо их тунд давгүй явж байгаа. Энэ хоёр улсууд бол хоёулаа теннисний бол ундрахтай энэ хоёр улс. За ингээд тоглолт игсэн Кунеда болон Родригес нарын тоглолт. За Родригесийн цогцолт энэ удаа Кунеда амжихаарг боллоо. Ихний оноо авч байна. 30-15. But to the disappointment of the crowd, Rodriguez was broken in the following game. За 3-1 харьцаар Японы Кунеда тэргүүлж байгаа. За энэ удаа оноо авч чадах юм бол 4-1 болох ёстой байсан ингээд. 4-1 болсон улмаар 5-1 болсон. Ингээд Родригес онооны харьцааг ойртуулж байна. 5-2 болгож. За ингээд эхний үед ямарсан Японы баг, Японы дамирчин Кунеда нэгдгээр харьцаатаагаар тэргүүлсэн. За 2 дугаар үедэр ч гэсэндээ Кунедагийн хувьд одоо Илтав тэргүүлсэн. За энэ удаа газар теннисний хувьд бол одоо талбайдар хэдэн ч удаа ойлгож болдог. Паралимпийн төрөлд. За Родригес одоо тасарсан хол оцорсон хэдий болж араас нь барих гэж үзсэн ингээд. Хитрхи хол байсан онооны харьцаа. За ингээд хоёр тгийн харьцаатаагаар Шингэ Кунеда их хүртэлч болгож авч байна. За Аргентины дамирчин Фернандес. За Америкийн Шогийн дамирчин дэлхийн аваргын бас медаль дамирчинтай ихөө тоглолт ихэд бэлэн болсон. За Испани дамирчнаа тоглохоорсон. За тоглолт ихсэн явж байгаа. 2-1-ээр Аргентины дамирчин тэргүүлж байгаа Гандес. За дэвэр орсон шууд цогч оноо. За амцсангүй байна удаа. Шууд авч оноо болж 43. За 1 оноо авчих юм бол тэргүүлэх байсан. За 3-1 болоод улмаар 4-1 болоод тэргүүлгийг авсаар байсан. За поинтыг зөксөн бомбог амжилттай болж байна.
5-2-оор Аргентин дамжин тэргүүлж байгаа. За ингээд энэ оног авах юм бол ерөөдөө өрсөлдөгч хожих байсан өөрөө ингээд давуултыг алдаж ихний үеийг алдсан. За энэ дамжихаар боллоо, давуулаа зогчлоо. За Фонтегийн хувьд бол одоо 4-1 харьцаагаар хожигдчихсэн. За ингээд дараа үеэр тун давгуу тоглож одоо 4-2 болгож ойртуулах боломж бол ойрхон байсан. 2 оноо авчих юм бол ойртуулахараас за ингээд 5-4 болсон. За Фернандын цогсон Момбук Фенте цогсон болоо шинжилтгүй болж 2-1 харьцаатаагаар Аргентин дамирчин Густаво Фернандес өрсөлдөгч анхуу болгож авсан.